Сүүлийн цифр нь эхний хоёр цифрийн уржууртай тэнцүү байх 3 оронтой хэд байх вэ гэж. Тэгэхээр аа, сүүлийн цифр нь гэхээр өөрөөр хэлбэл ABC гэсэн юм тооны хувьд A нь болохоор BC2 уржууртай тэнцүү байна гэсэн юм нөхцөлийг бол хангах юм. Тэгэхээр эхлээх нь бол 100 гэсэн тоол. B энэ сүүлийн цифр нь сүүлийн цифр нь өөрөөр хэлбэл C маань AB2-ийн үржүүр байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энд бол 100 бол мөн. Дараа нь бол 111 мөн. 122 мөн. 133 тийм. Өөрөөр хэлбэл энэ хоёрын үржүүр маань энэ гарах учраас тийм. За 144 мөн. 155 мөн. 166 мөн. 177 бол мөн бахны. За эндээс энд бол ингээд 199 гэдэг. Энд бол ингээд нийтдээ 10 ширхэг тоох нь. За хоёр тохиолдолд бол 200 мөн 201 гэхээр 212 болчихно. 202 20 гэх юм бол энд бол 4 байх хэвээр. 24 болчихно. 230 гэх юм бол 6 болчихно гэсэн үг. 240 гэх юм бол 8 болно. 250 гэхээр энд бол 10 гэж үчигдэх гэдэг учраас болохгүй гэсэн. Тэгэхээр энд бол 5 шиг. За дараа нь болохоор 300 байж болно. 301 гэх юм бол 310 гэх юм бол 313 байх хэвээр. 320 гэх юм бол энэ хоёрын үржил 6 байх хэвээр. 330 гэх юм бол энд 9 ингээд 4 ширхэг. За 400 дээр бол 410 гэх юм бол 14 байх хэвээр болно. 420 гэх юм бол 28 болох хэвээр. За эндээс сул 3 ширхэг. За 500 гэхээр 501 гэх юм бол 520 гэх юм бол нөгөө 5 2 үржүүр чи 10 гарах учраас ингээд 4 онтой гарах гэдэг учраас 510 15 сул дээш авахгүй гэсэн. За энд бол 2 ширхэг. За 600 616. За 700 717 800 818 900 918 гэх мэтлэнгээр юм байна гэсэн. За энд бол нийтдээ ингээд 8 ширхэг байна. За эдгээрийг бүгдийг ингээд нэмээд үзэх юм бол нийтдээ бол 32 ширхэг байна. За та эднийг нэмээд үзээрэй.